Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах Хятад ард улсын 60 тэрбум Америк доллараар хэмжигдэх бараанд импортын татвар оногдуулахаа мэдгдлээ. Ингэснээр Америкийн нэгдсэн улс худалдааны дайн зарлаж байна. Америкийн нэгдсэн улсын ган болон хөнгөн цагааны импортын татвар оногдуулах шийдвэр 3 дугаар сарын 23 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа юм. Дональд Трампын энэ удаагийн шийдвэр цаашдаа олон удаа авах арга хэмжээний эхнийх нь гэдгийг тэрээр илэрхийллээ. Трампын засаг захиргаа Хятадын худалдааны салбар Америкийн компаниудын оюуны өмчийг зөв бусаар хэрэглэх үзэгдэл их байна хэмээн үзэж байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улсаас Америкийн нэгдсэн улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтад хязгаар тогтоохоор шийдвэрлэжээ. Америкийн нэгдсэн улсын зүгээс Хятадтай иж буй худалдааны арга хэмжээ шударга бус тэнцвэргүй байна хэмээн үзэж байгаа юм. Татвар оногдуулах арга хэмжээнд хамаарах чиглэлүүд нь агаарын тээвэр, төмөр зам бөгөөд мөн өндөр технологийн бүтээгдэхүүнүүдэд Хятадын зүгээс хөрөнгө оруулалт авахгүй байхаар шийдвэртээ тусгажээ. Худалдааны шинэ хязгаарлалтууд нь Дональд Трампын 3 дугаар сарын 8-нд ган болон хөнгөн цагаанд оногдуулах татвар баталгааг үүрэг болгон гарын үсэг зурсны дараа олон улсын худалдааны дайн үүсэх нөхцөл байдлыг хурцдаглаа. Дональд Трамп Америкийн нэгдсэн улс хамгийн түрүүнд гэдэг бодлогоо мөн сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлж дэлхийн улс орнуудтай худалдааны дайн хийн хэмээн мэдгдээд байсан бөгөөд эхнийх нь бүгд найрамдах Хятад ард улс боллоо. Харин Хятад улс үүний хариуд зөвхөн хуулбарладаг бус мөн өөрсдийн оюун ухаанаас гаргасан чанартай сайн бүтээгдэхүүн хийж чадна гэдгээ мэдгдсэн юм. Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар өнөөдөр Америкийн нэгдсэн улс тэр дундаа Дональд Трампын худалдааны дайнтай холбоотой асуудлаар мэдэгдэл хийх юм. Европын холбооны удирдагчид Америкийн нэгдсэн улсыг худалдааны дайн гаргахаар зэхэж байгаад ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлж байгаа бол нөгөө талаас Дональд Трамп Европын холбоог өөрсдийн батлан хамгаалах салбартаа хэтэрхий бага мөнгө зарцуулж байна. Мөн Америкийн нэгдсэн улсын бараа үйлчилгээг хэрэглэхгүй байна хэмээн шүүмжлэлтэд хандаж байгаа юм.